За засгийн газар энэ хуулийн төслийг хилцээд дэмжээгүй учраас би дэмжээгүй байр сууриас л үг хэллээ гэж бодож байна. Засгийн газар ягаад дэмжээгүй гэхээр нэгдүгээрт хууль тогтоомж боловсруулах хууль тогтоомжийн боловсруулах хуулийн төслийн хуулийн тодорхой шаардлага нөхцлүүдээс хангахгүй байна гэсэн үндслээр үндэстэн засгийн газар дэмжих боломжгүй гэсэн юм хариу болов гэсэн байгаа. Хоёрдугаар би тэр үлсэн өнгөрсөн жил 17 засгийн газар олон улсын валютын сантай өргөцсөн хөтөлбөрийн санхүүжилтийн өргөцсөн хөтөлбөр хэрэгжүүлэхдээ тэтгэврийн насыг 6 насаар нэмэгдүүлсэн байсан. Энэ бол үндсэндээ монголчуудын дундаж наслалт богино байгаа энэ үед ахадсан ийм асуудал байна гэдээ бид тэтгэврийн насаа 3 сараар одоо нэмэгдүүлж валютын сантай байгуулсан гэрээнд өөрчлөлт оруулсан. Нөгөө талдаа нийгмийн даатгал сангийн ус алдагдлыг бууруулах заашгүй шаарддаг бас олон улсын байгууллагууд өвн хүлээж байгаа учраас 5 жилийнхэн дунджаар тэтгэвэр бодож байгаа энэ хугацааг үе шаталтайгаар 19 онд 6 жил 20 онд 7 жил одоо болгоё гэдэг ийм одоо бас нэмэлт хэлсээр байгуулаад энэ хууль бол өөрчлөлт орцсон. Тэрнээс болов засгийн газар цэргийн албан хаагчдаа тушаалаар одоо явдаг энэ одоо хүмүүстээ хатуурхаад энэ хуулийг бол оруулсан асуудал байхгүй гэдгийг энэ талаас нь манай гишүүдс ойлгосоо гэж. Хоёр асуудал дээр би тодорхойлгоо хэлмээр байна. Энэхүү гишүүн түрүүн ээжүүдийн олон хүүхд рүү өссөн ээжүүдийн нийгмийн баталгааг сайжруулахтай холбоотойгоор хөдөлмөрийн бодиттой үнэлгээтэй холбоотойгоор нийгмийн даатгалын тухай хуулиуд өөрчлөлт орсон. Энэ хуулиуд чинь бол цэргийнхэнд үйлчлэхгүй байгаа гэж хэлээд байна. Би бол цэргийнхэнд бол үйлчлэнэ гэж үзэж байгаа. Та цэргийн тэтгэврт хэмжээний тухай хуулийн 24 дугаар зүйлийг уншаарай энэхүү гишүүнэ. Цэргийн тэтгэврт хэмжээний тухай 24 дугаар зүйл дээр цэргийн тэтгэврт хэмжээний тухай хуулиар зохицуулагдаагүй харилцааг нийгмийн даатгалын сангийн тухай хууль тогтоомжоор зохицуулж болно гэсэн ийм хуулийн зохицуулт байгаамаа. Тийм учраас бол тэр олон хүүхд төрүүлж өсгсөн ээжүүдтэй холбоотой тэдгээр нийгмийн хамгаалалыг сайжруулахтай холбоотой нийгмийн хүүхдэд харж байгаа хугацааных нь нийгмийн даатгалын шимтгэл тасалдахгүй төлөгддөг байх энэ зохицуултуудыг бол цэргийн одоо албан агчдад мөн одоо бас адил хамаарах юм хуулийн хэрэгцээ үндэс нь байгаамаа гэж одоо бас бид бол тэгж бол одоо үзэж байгаа. Хоёр дахь асуудал нь би баасан хүү гишүүнийг микрофон ашиглаж битээ одоо худлаа ярьж байгаасаа гэж хүсэж байна. Та ер нь дандаа энэ зориудлал худлаа ярьж байдаг л да. Таны үгэнд бол итгээд байдаг хүнч байдаг ч байх гэж бодож байна. Би түрүүн танд нийгмийн даатгал сангаас олгож байгаа тэтгэврийн дундаж хэмжээ 330 байна. Цэргийн тэтгэвэр хэмжээний тухай хуулийн дагуу олгож байгаа тэтгэврийн дундаж хэмжээ 580 мянга байна л гэж хэлсэн. Гэтэл та сонсоогүй юм шиг бүрэн тэтгэврийн доод хэмжээ 330 гэж хэллээ гэдэг ингээд микрофон ашиглаж одоо худлаа одоо ярьж байдгийг та одоо бас болох хэрэгтэй. Та харин одоо өөрөө одоо ёстой худлаа хэлж байна. Та одоо харин одоо өөрөө одоо худлаа хэлж байна. Манай Эрдэнэтийнхний амжиргааны доод түвшин 330 мянган төгрөгөө гэж битээ худлаа яриад байна. Орхон аймаг төвийн бүсэд хамаардаг. Төвийн бүсийн аймагуудын амжиргааны доод түвшин 175 мянган төгрөг байгаа. Та одоо өөрөө битээ одоо худлаа одоо ярьж байгаа гэдгийг бол хэлмээр байна. 280 мянга ч юм бол бүрэн тэтгэврийн доод хэмжээ. Би бол бүрэн тэтгэврийн доод хэмжээ 330 гэж хэлээгүй шүү дээ. Би бүрэн тэтгэврийн доод хэмжээ 330 гэж хэлээгүй. Би дундаж тэтгэврийн доод хэмжээ 330 байна л гэж хэлсэн. Та одоо харин одоо өөрөө битээ худлаа яриад байна. Эрдэнэтийн амжиргааны төвчөө доод хэмжээ 175 мянга байгаа. Та иргэдийнхээ амжиргааны төвшиг мэддэг юм байна. 2 удаа сонголтын авчгаад, сандын авчгаад манай эрдэнэтчүүдийн амжиргааны доод төвшин 330 мянга гэдэг худлаа яриад одоо сууж байгаа юм бол болох хэрэгтэй шүү дээ. Хоёрдугаарт нийгмийн даатгал сангаас олгож байгаа тэтгэврийн доод хэмжээ 280 мянга байгаа. 500 мянга одоо нэг удаагийн арга хэмжээгээр 580 мянга төгрөг болох боломж байхгүй. Хоёр асуудал байгаа юм. Нэг удаагийн арга хэмжээгээр 500 мянга болгох юм бол нэг их найт төгрөг шаардлагын тооцоо байгаа. Хоёрдугаар бүрэн тэтгэврийн доод хэмжээг огцом нэмэгдүүлэх юм бол нөгөө ажилласан жил төрсөн шимтгэлээс хамааралтай тэтгэвэр авдаг энэ одоо зарчим маань одоо алдагдах хөтөлбөрийн одоо үнэлэмж одоо бас алдах тийм одоо бас сөрөг одоо талтай байгаамаа баасан хүү гүшинэ.